За Багтаар live session дооч харгал ирсэн байна. За маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Та бүгдэд баярлалаа. Тэ урьдчилан ирсэн үзэгчдэд баярлалаа. Бүгдэнд баярлалаа. За стаар сонсоогүй дуу байна. Тэгээд житэн юм дооны түүгээс хаваалцвал Житэм уран бүтээл миний яг оюутан бахад 1-р курст яг би байсан. Тэгээд тухайн үед яг ингээд одоо дуучин Тэнүү ах тэгэл жүжигч анх хоёр ах тэгээд эднэр ерөнхийдөө одоо Ocean Grey Aruka гэл тэгэл эднэртэй ерөнхийдөө анх танилцаал тэгэл тухайн үед айгуу гоё хамтарч хийж ирсэн. Миний одоо хамгийн анх одоо зохиож ирсэн аяыг нь тийм уран бүтээл. Тэгээд ер нь бол энэ уран бүтээлд бас маш их хайртай. Тэгээд ер нь бол бас санаандгүй тохиолдлоор бас жоохон дуулцсан. Тийм талтай. Тийм үү. Ямар түүх байгаа. Тэгээд түүх нь болохоор ер нь бол яг энэ дууны яг анханаас нь аян хийх те. Одоо нэг дуучид бол нэг гайд гэж ярьд юм да. Аялгау гэж ярьдаг те. Тэгээд тэр нэг аялгауг нь хийх явцад тэгээд би одоо нэг завшицсан. Надад одоо энэ дууг дуулаач те. Чи одоо өөрөө дуулчихаа гэсэн. Тэгэхээр
Тэгээ өстой гоё яа гээл. Тэгэл энэ дээр ерөнхийдөө хүмүүс сонсоол дуртай болол тэгэл энэ дээр айгүй урамшаал. Тэгж ерөнхийдөө бол анх энэ дуу хөгжимдтэй хайртай дуртай болох. Анх бас нэг дуу хөгжим өөрөө дуулж хийж бас болох юм байна гэсэн бодол гээл. Тэгэл олон бодлуудыг яг зэрэг өгсөн. Тийм уран бүтээл. Тэгээд видео нь болохоор яг тухайн жилдээ бас гараагүй санагдтiin. Бараг жилийн дараа хийжсэн баг. Тэгээд анх бол нэг юм миний өөрийн нэг юм зурагтай. Тий. Тэгэл нэг юм лайрик видео биш зүгээр нэг тийм видео гарч ирсэн. Франц үсэл. Тийм Франц үсэлт киноны дуу гэж боддог. Үгийг нь болохоор Куйс ах бичижсэн. Тэгээд цаа чи ерөн шүлгээ өгөөд тэгээд яасан юм уу? Үгүй яг аян гарцсан байсан. Тэгэнгүүт нь аян дээр нь болохоор өөрөө яг гоё шүлэг бичээд тэгээд тэр яг тэр гоё аянд нь бүгдийг яг гоё ингэж яг гоё тааруулж бичсэн. Тэгэл ингэж анх бол бүтчихвэлээ. За, ойрд шин дуу сонь сайхан ер нь юу байна? Ямар ажлууд дээр төвлөрч явж байна? Ойрд болохоор би бас уран бүтээл дуу хөгжимтэй хийгээгүй. Ер нь бол дандаа нэг юм нэг завсарчсан нэг хэдэн жилийн зайтай нэг ганц хоёрыг ер нь бол нэг гаргаж явдаг. Тэгээд одоо болохоор нэг яг нэг сайхан нэг төвлөрөөд тэгээд нэг хэдэн уран бүтээл хийгдсэн байгаа. Одоо бас нэгэн ч гэсэн одоо энд бас дуулагдах байх. Тэгээд удахгүй бас шин уран бүтээл дуунууд бас ойрхон зайтай гарна. Тий. Тийм байна. Дараагийн дуу нь болохоор шин дуу байгаа шүү дээ. За энэ уран бүтээлийг бол яг нэг 6 сарын өмнө хийсэн. Тэгээд ер нь бол яг нэг маш гоё нэг юм маш гоёж гэжтэй ер нь бол нэг юм өөрөө би нэг дунд айгүй дуртай болсон байсан. Тэгээд тэр уран бүтээлээ ингээд сонсож явж байгаад ер нь энэ ямар гоё мэдрэмж өгч байна энэ дуу. Гоё гэжтэй тий зүгээр нэг юм гоё байна гэж зүгээр дотроо бодоод тэгээд нэг энэ шиг нэг уран бүтээл дуу хийх юмсан гэсэн сэтэл дээрээс бол энэ уран бүтээлийг хийсэн байгаа. Тэгээд нэрийн ч өгч амжаагүй. Тэгээд бас энэ нэвтрүүлэг гарсны дараа бас видеонд тавигдаа цэцтэй тэгээ хүмүүст хүрэх хаа гэж бодож байна. За тэгвэл бүгдээрээ сонс. За тий. Хачвда өринарн хартарсан зүуднээсээ өрөө бүрсэрэн хачвда байлгаж чадаагүйч хүйтэн орон дээр чамайг бодцээрэн сэтгэл хүндүр ганцхан чи дутуу хосон мэдрэмж тэглээгээд чамайг сэтгэлээсээ тавьж явуулж би чадахгүй харагдахгүй сонсогдохгүй энэ үнэн хамтагаа мэд хажууд өнөр чин үнэртэн би ганцаараа унтах чи надад харагдах юм бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэхүү чи ганцаараа унтах би чамайг санах юм бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэхүү яаж явдаа ойлгож чадаагүй хаяад явна гэж би данч бодоогүй ухаангүй явдлууд минь утсан дээр их зургийг чинь харж би тайтагран манан дундуур эргэж харалгүй явсан чи минь арагдаж араас чин гуйгүйгээр аз жаргал чамд хүсье харамлахгүй энэ үнэ хатгалж явсан
дурсамжаа өртөөлдөх үү би ганцаар унтах үед чи надад харагдах юм бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэхүү чи ганцаар унтах үед би чамайг санах юм бид хоёрын дунд үлдсэн бүхэн нууц болж үлдэхүү хайчуда өөрийн наран хартарсан зүтнээсээ орой бүрсэрэн нэг юм дуу байсан юм та тэгэд гоё дуу гэх нэ шийдэн жоо эмо дуу гэх бах те тийм дурамттай л Гоё дуу байна уу? аха одоо нөө түрүүн тайлбарлахтай нэг тэгээ хэлсэн шүү дээ нэг юм амар гоё мэдрэмжтэйгээ хэлсэн шүү дээ тэгэхээр яг нөгөө нэг юм бас нэг гоё мэдрэмж надад өгсөн гоё дуу тэгж л бодож хийсэн юм шүү гэж сүүлийн бор За сүүлийн бороод би бол яг нэг удаа эхэлж сонсоод бол утгыг нь бол ингээд үгнийхэн тэр утгыг нь catch хийж бас чадахгүй юм байл л дээ тэр тэр ямар утгатай дуу гэж юу юу болоод байна гэд те жаахан би бол ерөнхийдөө дууныхаа дандаа хөгжмөндөр нь ажилдаг аян дээрээ тэгээд энэ уран бүтээлийг болохоор татар хамтлагийн заяа ахтай хамтраад тэгээ үгэн дээр нь ажилласан. Тэгээд яг дуулаад үзэхэд бол маш эвтэйхэн бөгөөд гоё болж исэн. Тэгэхээр нь тэгэл наадах чинь ингээд дуулчих, ингээд хийчихье тэгэл хийсэн дуу. Тэг ер нь бол тэгэл үг нь бол тэгэл анхных тэр биш би анхных биш гэхдээ байгаа тий. Хүмүүсүүл дурлал хаяа уурлал гэл нэг эмхтэй хүмүүсийн тэр зан төлөвийнх нь байдлыг нь янз бүрийнх нь юмыг л дуулсан. Нэг тийм л утгатай дуу. Тэгээд өнөөдөр бас нэг надаас бити үг асуу. Тэгээд өнөөдөр дуулцгаа дуунууд дөрвөн дууных нь гурав нь бас киноны дуу юм байна тий. Ер нь кинотой яаж холбогдож байна? Бас ингээл нэлийн саундтректэй дуулцдаг юм байна шүү дээ. Тий. Анзаарангуй тий. Одоо Централ телевизийн анхаах ер нь бол би анх санал тавьж анх нэг Франц үндэслэлт киноноос ахуулаад тэгэл би өөрөө санал тавиалахаа ийм дуу юм гэсэн тэгсэн ингээл маш ийм ойрхон ах トゥ угийн харилцаатай байдаг. Тэгээд бас одоо өөрийнхөө хийсэн уран бүтээл болгонд бас миний дууг ингэж оруулж гоё байна, сайхан байна гэж бас нэг урам өгдөг те. Тэгэл яг энэ уран бүтээлийг бас авч кинондаа бас оруулж ирсэн. Тийм байгаад. Ойрд киноны дуу. Ойрд ямар кино гарах юм бол доо тийм. Асууж байгаа л нэг киноны дуу хийчмээр л. За тэгвэл сүүлийн бороо гэдэг дууг сонсцгоё. Тэгээ. За.
хаяа хайртай гэлтэй бараг хүсээгүй зүрх зүсээгүй би л хаяа хайртай гэлтэй байж удахгүй хайраа гэж дуудахгүй юм шиг санагдаад байна би ойлгохтай хангалэрхүү хоорондоо ууцаар орондоо ганцаар чиний тухай би бодлыг бодмооргүй тааш ондохоор би ячуу ондохон I love you гихтэл хой би бачуу унсул мэ бачи хачуу ондохоор би ячуу ондохон I love you гихтэл хой би бачуу унсул мэ бачи хачуу За үг нь бол нэг ийм л утгатай шүү дээ. Ойлгосноо үгийг? Сүүлийн бороогийн. Чамд юу гэж ойлгож байна? Би анхных биш. За. За одоо сүүлийн дуу юм байна. Тэгээд Багтаа live session-д оролцож байгаад бас баярлалаа. Тэгээд шинэ жилийн уур амьсгал ер нь 12 сард орсон байна. Тэгээд шинэ жилтэй холбоотой нэг ямар одоо хамгийн дуртай баяруудаас нь одоо дээр орох уу? Тийм шинэ жил цагаан сар. Тэгэл наадам гурвал биш дээ. Тэгэл шинэ жил бол хамгийн гоё одоо хуучин шинэ он гэдгийг яг дүгндэг боддог те. Тэгээд хүн болгон маш гоё уур амьсгалтай байдаг. Тэгэл яг энэ хот чинь бас нэг жоохон утаа унаартай ч гэсэн тэн дунд бас нэг гоё чимэглэл хүмүүсийн алхаа гიშгэ те. Тэгэл бүх зүйлэнд нэг юм царайнд нь хүртэл нэг юм гоё баяр хүрсэн байдаг. Яг ийм сайхан үе. Тэгээ энэ үед нь бас энэ нэвтрүүлэгт оролцоод бас дугаарт нь оролцоод ингээд та бүгдэд бас бүгдэнд нь хөгжимчд баярлалаа. 9 зочдод баярлалаа. Та бүхэн сайхан баярлцаагаарай. Баярлалаа. Тэгээ бас үзэж байгаа хүмүүст ч гэсэн бас шинэ оны мэндийг хүргэе. Багтаа live session болохоор бас ирэх он гараад хэсэг хугацаанд төр завсарлана. Тэгээд бас яг нэг оны сүүлийн цөөхөн одоо 12 сарын 4 дугаарын нэг зочин болж орж чад баярлаа. Баярлаа. Шинэ оны мэд хүргэе бүтэр. Тэгээд сүүлийн дуугаал одоо тайлбарлаад тэгээд нэвтрүүлгийн өндөрлөө тий. Сүүлийн уран бүтээл хожлын үдэл киноны уран бүтээл Love You. Энэ бол бас миний хамгийн дуртай бас хайртай энэ дууны хөгжмийг болохоор манай хүү хамтлагийн Тэмүүлэн хийж аяыг нь би өөрөө зохиож үгийг нь TJ Entertainment-ийн Магна гэд манайх зохиосон. Тэгээд энэ уран бүтээлд бас дуртай хүмүүст та бүхэнд зориулъя. Баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Шинэ оноос сайхан хүчцгаагаарай гэж хэлье.
сар гурвалжилж гардаг яг л энэ үедээ чи үнэхээр өхөрдөм хөрхөн дээрээ битэгч эрхлүүлж чамайгаа би нэлэгдээ онгор мэн харигдах хөтөч чамд бүгдчээ чиний төлөв туссан би шийдсэн чи бас яг би бас яг чи тойрын тоо цэвэхвэ хэчүүлсэн хамтдаа тулсан бидний нагуу хайрын дунд яг л чи яг л чам шиг урд бүхэд уян ламбэг шинжлэх баримт хүргэе